Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Хунан 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдөр бүгд найрамдах Хятад ард улсын ардын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэргэдэх өмгөөлөгчийн сургуулийн захирал Лю Руци судалгааны албаны эрдэм шинжилгээний туслах ажилтан биелэх нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хуульчдын холбооны олон улсын эрх зүйн хорооны гишүүн хуульч Хятадын ардын их сургуулийн докторант их хамгаалан байлцсан юм а. Уулзалтын ихэнх захирал Лю Руци Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Хунанд хүлээн авч уулзсан талархал илэрхийлж өмгөөлөгчийн сургуулийн үйл ажиллагаа болон цаашдын зорилтын талаар зовж танилцуулсан. Тэрбээр Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хоорондын эдийн засгийн харилцаа улам өргөжж буйтай холбогдуулан хоёр улсын хууль тогтоомжийг орчуулах, хэвдүүлэх, харьцуулсан судалгаа хийх, эдийн засаг худалдааны хэрэг маргаан шийдвэрлэлт, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх, эмгэгтгэл хэвдүүлэх, иргэд аж ахуйн нэгжид хууль зүйн үйлчилгээний тухай мэдээлэл давлгаа хүргэх, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтран ажиллах саналтай байгаагаа уламжилсан. Түүнчлэн хоёр орны хуульч өмгөөлөгч хуулийн салбарын мэрэгчлэлтэнд эрдмийн зэрэг олгох, мэрэгжүүлэх, үргэлжлсэн сургалт зохион байгуулах, харилцан хамруулах, тохиромжтой өр өгөөжтэй арга хэлбэрийг илэрхийлж улмаар ажил хэрэг болгох боломжийн талаар санал солилцлоо. Өмгөөлөгчийн сургуулиуд бүгд найрамдах Хятад ард улсын хэмжээнд анх байгуулагдсан өмгөөлөгчид зориулсан хууль зүйн магистрийн зэрэг олгох болон мэрэгшүүлэх, үргэлжлсэн сургалт эрхлэн явуулдаг төрөлцсөн сургууль юм а.